За шатхууны хомсдлыг нөхөр Орос улбаны улсаас авах ёстой 75,000 тонн шатхууны 50,000-ыг шатхуун түгээх станцуудад нийлүүлээд байна. Үлдсэн 25,000 тонныг бүгд найрамдах Дотор улс, бүгд найрамдах Солонгос улс, Сингапур зэрэг улсаас нөхөж авахар ажиллаж байна гэж аж үйлдвэр эрдэс соёлын сайд дамжин мэдгдлээ. За харин Улаанбаатарын шатхууны хэрэглээ хэвийн үеийнхээс 500-аас 600 тонноор нэмэгдэж өдөрт 1500-аас 1700 тоннд хүрсэн хомсдлын гол шалтгаан болж байна гэж тайлбарлаж байна. Нин үгүй хэлэхэд дэлхийд даяараа олдчихвэл их юм байна. За үнэн дээр бол та бүхэн би хэллээ шүү дээ. Энэ нэгдүгээрт бол евро 2 төрлийн бүтээгдэхүүн евро 5-аар зарж ийн үгүй юу гэдэг бол өдөр тутам хянаж байгаа. Тэгэхээр шатхууны үн евро 5 дээр бол өндөр л байж таардаг. Өндөр технологиор хийгддэг. За бас өндөр одоо хөгжилтэй улс орнууд хэрэглэгдэж байгаа учраас бол өндөр. Бүгд найрамд хятад ард улс бол евро 6 руу шилжчихсэн байна. Хөхрийн хэмжээг бүр эрс бууруулсан ийм одоо төвшөнд байдаг. Тэгэхээр энийг одоо хэдүүл бас ойлгож хүлээж авах хэрэгтэй байна. Ард иргэдэд маань бас энэ шатхууны үнийн өсөлт хүнд тусч байгааг бас ойлгож байна. Гэвч бас бид энэ одоо маш хямралтай нөхцөл байдалд байна. Зүгээр эргэн тойрныхоо улс орнуудын нөхцөл байдлыг бид бас харах хэрэгтэй байна. Үнийг хэлэхэд бол бид бас бүх боломжоор л хичээгээд ажиллаж байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн төвшөнд бид нар бас авч явахыг хичээж байгаа.